Next thing, but I will present you. Амгалан дүүрнүү хэн цаг хугацааны мэндийг хүргэж байна. Тэгээ бид нар Автод Майнд Академи сэтгэлгээний коуч хөтөлбөрийн хамт олон байна. Тэгээд хамт олонний төлөөлөл те агина маань байна. Гişиг тогтох шиг жаргалаад цай мэндийг бид дөрөв хамтдаа өнөөдрөөс та бүхэндээ хөтөлбөрийнхаа үр дүнгээс хуваалцаад цуврал лайвуудыг явуулах болно. Тэгээд өнөөдөр болохоор хамгийн ихний өдөр учраас бид эдэн өөрсдийгөө танилцуулаад тэгээд Автод Майнд Академид орсноос хойш биднэрт ямар өөрчлөлтүүд, ямар үр дүнгууд гарсан, бидний амьдралд юу болсон юм бэ гэдэг тухай ярих болно. Тэгээ бид эдэн болохоор 2025 оны 7 сар 8 сарын Академийн 1 жилийн сэтгэлгээний коуч хөтөлбөрийн суралцагч нар байгаа. Тэгээд одооноос 6 сарын өмнөх бид эдийн амьдрал ямар байсан, 6 сарын дараа хөтөлбөрийн үр дүн өөрчлөлтүүд ямар байгаа юм, амьдралд нь ямар өөрчлөлт үр дүнгууд бүүн болсон зүйлс бий болсон тийм энэ бүхнийгээ нээлттэйгээр та бүхэндээ хуваалцах байгаадаа баяртай байна. Тэгээд хамгийн ихний зочин гişиг тогтхойгоо орж байна. Баярлалаа. Бүгдээрэнд нь энэ лайв үзэж байгаа цаг мөчийн мэндийг бүгдээрэнд нь хүргэе. За намайг гişиг тогтох гэдэг Автод Майнд Академийн сургал дэвжээлгээр 6 сарын хугацаанд суралцаад сэтгэл зүйн хувьд айгүй гоё хөнгөн болсон. За өмнө нь болохоор нэг өөрийгөө их хүчдэг, өөрийгөө их шахдаг, айгүй олон ажлын дараад бол ажлын жагсаалт гаргаад хийх ёстой гэж энийг хийштэй гэж айгүй өөрийгөө ингэж хүчлэн давтамжаар ядрах ирэхгүй тэгээд нэг цаг наргүй ингээд ажиллаж байгаа цаг наргүй хөдөлмөрлөж байгаа нь миний амжилт гэж би хардаг байсан. За тэгээд суралцах хугацаанд юуг ойлгосон бэ гэхээр ер нь бол өөрийнхөө хамгийн чухал ажлуудыг богино цаг хугацаанд амжуулаад үлдсэн хугацаанд өөртөө их амралт олгох юм бол ажлын бүтээмж, за амьдралын чанар дээшилж ирдэг. Тайван байх, амрах хугацааг өөртөө олгож, өөртөө хүлээн зөвшөөрсөн байна. За тэгээд сэтгэл зүйн хувьд ер нь ингээд нэг цаг агаартай зүрлээд харах юм бол ингээд нэг бараа ороод нэг цас шуураад байгаа юм шиг, нэг шуургатай байгаа юм шиг ингээд ийм долгиолсон ийм докторгүй циклэр айгуу хөвөрч явж исэн. Тэгээд тэрийг автоматар болохоор тайван байх ёстой гэж зүгээр нэг өнгөн шилэн бүрхүүл өөртөө ингээд суулгачаал чи тайван байх ёстой гişгээ. Тайван байгаарай. Тайван байвал бүхнийг ингээд зохицуулж чадна гэж ингээд өөрийгөө хуураад яваад байсан. Тэгээд суралцж хугацаанд юуг ойлгосон бэ гэхээр ерөөсөө энэ өөрийг ингээд тухгүй тулаад байгаа тавгүй байгаад байгаа мэдрэмжүүдтэйгээ нүүр тулаад хүлээн зөвшөөрөөд тэрийгээ таньж мэдээд ер нь бол энэ тухгүй байгаад байгаа бүх зүйлүүдийг тавьж явуулаад шинэ ийм апдейт хийсэн ийм эрэг давтамжин дээр эрэг орон зайн дээр өөрийгөө ингээд шинээр бүтээж болох юм биш үү. Тэгэх юм бол надаас илүү их амжилт гарах юм байна. Би зүгээр ингээд өөрийнхөө өмнөдөө нүүр тулахгүйгээр ингээд өнгөлж талтлаад яваад байдаг. Цагураал ингээд өвдөг шороодол гүүж унаал гарч явсан ч гэсэн нэг ажил үйлс ингээд доголдоод байх жишээний ингээд мэдэгдээд байсан байгаа байхгүй. Тэр болохоор би болох ёстой болгоно хишгиж чадна гэдэг ингээд хуурамч нэг юм хамгаалалт үүсгээд өөрийгөө ингээд яваад байсныгаа анзаарсан. Тэрийг бас өөрчлөгдсөн. Тэгээд сэтгэл зүйн хувьд за тэгээд бие махбодын хувьд айгүй гоё юутай амралттай болсон. Сэтгэл зүй айгүй гоё зэгцтэй болсон. За гэрээ зэгцлийн хөтөлбөрийн хүрээнд гэх юм бол ер нь гэрээ хувцас шүүгээ замбраагүй хий тогшил цуглуулдаг байсан. Тэр сонголтууд эрс шинжлэгдэж ирсэн. Өөртөө дуртай, чанартай тэгээд яг хэрэглэгдэх үйс зүгээр энэ тийм дагуулах савн зүгээр ингээд орон зай үүсгээд хог болоод байхгүйгээр ийм сонголтыг өөртөө төвлөрүүлж чадсан байна. Маш их олон зүйлүүдийг
суралцаж явж байгаа. Тэгээ цаг хугацааны аясаар бүх зүйлүүд ингээд апдейт хийгдээд, програмууд танигдаад, өөрийнхөө үнэтэй нууртуулаад яг өөрийнхөө бодит тэр зүйлүүдтэйгээ нүүртуулаад хүлээн зөвшөөрөөд таньж мэдээд эрэг одоо сөрөг тэгэл үнэмшлүүдээ эрэг болгож оруулаад ингээд нөгөө өөртөө шин дадал зуршил шин одоо бүтээмж зүйлүүдийг бий болгохын тулд орон зай хэрэгтэй байдаг. Тэгээ миний сэтгэл зүйн орон зай ингээ эмх замбраагүй бодлоод эмх замбраагүй зүйлүүд нөгөө сөрөг сэтгэл хөдлөл сөрөг мэдрэмжүүдээр одоо дүүрсэн байсныг бүгдийг сайхан тавьж явуулаад тэр сөрөг ихтгэл үнэмшлүүдээ эрэг болгож хувиргаж оруулаад өөрийнхөө орон зайг ингээд нөгөө гоё чөлөөтэй сул болгож ирсэн. Ингэснээр гаднаас одоо бүх зүйлүүдийг хүлээж авахд байнгын бэлэн тэгээд өөрийнхөө яг зорьсон тэр нөгөө зүйлүүд одоо дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, эмэгцэгцтэй орчин, тав тухтай сэтгэл зүй гэдэг энэ бүгдийг өөртөө бүрдүүлэхэд одоо хангалттай хэмжээний орон зайг бий болгож чадсан гэж өөрөө ойлгож байгаа. Тэгээд энэс хойш өчнөө олон эмэгцэгцүүд үүсээд өчнөө олон апдейт хийгдээд маш гоё одоо шинэ мэдрэмжтэй тэгээд өөрийнхөө дотоод хүн буюу одоо далд ухамсарынхаа төвшөнд мэдрэмжин дээр илүү төвлөрсөн, мэдрэмжиндээ одоо нөгөө хөтлөгцсөн, мэдрэмжээрээ илүү өөрийгөө одоо хөгөлсөн юм гоё бие хүн болно гэж зорж байгаа. Баярлалаа. Товчгоо ярьлаа. За баярлалаа. Товчгоо ярьснаа хэдиж ямар гайхалтай өөрчлөлт үр дүнгууд вэ те. Тэгээд дараагийн суврал лайвууд маань тодорхой сэдвийн хүрээнд бид хэдэн хичээл нэвжээлгүүдээсээ үзэж байгаа сэдвээ бүр детальчилж авч үзээд тэгээд ярих олон. Тэгэхээр наривчлаад ярихаар бас ямар илүү гайхалтай өөрчлөлт үр дүнгууд гарах гэдгийг та хэд маань эхний одоо танилцуулга лайваас ишиг тогтхын маань ярианаас бас анзаарч авах гэж бодож байна. За агина маань төр гарчих шиг боллоо тий. За. Ороод ирлээ. Агина найзаа дуун зүгээр сонсогдож байна. За. За сая ишиг тогтох маань яриад дууссан. Одоо тэгвэл агинага урьж байна. За сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Амгалан дөрнөө бүгдээрээ. За манай хүүгийн дуу давхар сонсогдож байна уу? Зэрэгцэж орж ирээд. За би хүүгээ аваатрээ за. За тэгээ лайваар хамт байгаа хүмүүстээ баярлалаа. Та эднээс маань тэгтээ асуух асуулт байвал эсвэл манай гурваас ч юм уу магадгүй надаас ч юм уу асуух асуулт байвал комментар чөлөөтэй бичээрэй те. За. За би болохоор зэрэг 3 хүүхэдтэй тэгээ нөхөр 3 хүүхэдтэй хамт Улаанбаатарт амьдардаг. Хамгийн багыгаа хараад гэртээ суунгаа өөрийгөө ингээ хөгжүүлээд байж байгаа ээж байна. Тэгээд ер нь бол автомат маань лактамд орсныхаа дараа миний хамгийн одоо том өөрчлөгдсөн зүйл бол би одоо паблик тохиргоотой рил хийж чаддаг болсон. Тэгээ энийг хийснээрээ болохоор зэрэг би юу ихлээр зэрэг ингээд ямар нэгэн одоо нөхцөл байдал, ямар нэгэн орчин, ямар нэгэн одоо нэг юм ингээд хайгаа тэрэндээ ингээд эхлэнэ гэдэг тийм хүлээсийг тавьж явуулж чадсан байгаа. Хамгийн том одоо нэг ололт маань юм ер нь тий. Дараагийнх нь болохоор зэрэг юу гэхээр би хүүхдүүдтэйгээ ингээд зэрэгцэл өндөр дээрээс биш яг хажуунаас нь орж би сонсогдож байна уу? Сонсогдож байна. Гэхдээ дүрсэн байх нь болчлоо. Тийм үү? Ахаад ороо гарах уу? За. Ороо гарах уу? Эсвэл ярьчих уу? Уг нь хөрхөн царийг нь хараад ярил тий. Гарчаад ороод ирэх юм уу? Тэр оронд нь бид гурав юм ярьжээ. Тийм, хишгээ мэн ярьж байсан. За тэгээ. Тэгсэн чи хишгээ гарсан.
За агинагаа гараад буцаад орж ирэх хооронд гişиг жаргалыгаа урьж байна. За бүгдэнд нь өглөө өдөр орой минь хүргье. Тэр амгалан дөрнөө. За намайг Хишиг Жаргал гэдэг. Би Солонгос улсад магистрийн зэрэгтэй сурангаа одоо ингэж ажиллаж амьдардаг. Нэг хүүхдийн ээж бүсгүй байна. За миний хувьд болохоор Aptec Mind тагтаамдаа 2025 оны 7 сарын 28-нд одоо ерөөдөө өөрийгөө олъё. Би яг хин юм одоо гэдэг нэг тийм асуулттай орж ирсэн. Тэр асуултын хариулт нь ерөөдөө одоогийн хувьд болохоор бүрэн тайлбарчаад байгаа. Би болохоор өмнө нь ерөөдөө одоо яг хөтөлбөртөө орж ирэхээс өмнө ерөөдөө бусад хүмүүс намайг юу гэж бодох вэ? Одоо энийг ингээ хийчих юм бол би ингээ бусдад аяга муухай сэтгэл төрүүлж хэлж юм болов уу? Намайг юу гэж бодчих юм бол одоо ингээ жишээ нь гэрт ингээд одоо найз нөхөд ч юм уу ингээ хүмүүс ирэхэд гэр заваан байх юм бол тэр хүмүүс намайг юу гэж бодох вэ гэдэг нэг тийм бусад хүмүүс намайг юу гэж бодох вэ гэдэг нэг тийм хайцган дотор ингээд өөрийгөө блоклсон тэрнээсээ болоод ингээд өөртөө маш их стресс, ачаалал, нуруунд дээрээ ингээд айгүй их тийм зүйлийг тээж явсан байлээ. Тэрийг болохоор одоо ингээд танд чөлөөж явснараа одоо болохоор би миний юу хийх, юу ярьж явах, юу хийж явах хэрэгтэй хиндэж ямар ч хамаа байхгүй бусад хүмүүс одоо намайг гişгээ одоо тийм хийм хийгээ явж одоо нөгөө бодох тийм одоо ярих тийм зав хугацаа байхгүй бүх хүмүүс өөрийнхөө ингээд амьдарч өөртөөхөө одоо туллаар явж байгаа гэдгийг гэж ойлгосон. Тэгэнгүүтээ мөн бас адил тийм ирээдүйд болох зүйлийн төлөө болоогүй байхад нь маш их санаа зовж хэдэн сарын өмнөөс хэдэн 7 хоногийн өмнөөс ингэж бодож заримдаа нойргүй ингээд шаналаа за яах бол бүтэх болов бүтэхгүй болов гэж жижигэн зүйл байсан ч тэрийг ингээд ямар сүртэйгээр ингээд томруулж ингэж бодож боддог байсан. Энэ болохоор миний нөгөө одоо нэг тийм юмыг нэг төвс хийхдээ юмд айгуу санаа зовсон, яарсан тийм ерөөдөө одоо сэтгэл хөдлөлийн тийм нэг програм блок байсан юм лээ. Тэгээд ерөөдөө би чинь өөрийгөө ойлгоогүй байж одоо бусад гэр бүлийнхаа хүмүүсийг найз нөхдөдийг одоо яаж ингэж ойлгож ирэх вэ гэдэг би болохоор би яагаад ингэ бусад хүмүүсийн сэтгэл дотор байгаа бодож байгаа юмнуудыг ерөөдөө ойлгохгүй байгаа ч юм шиг тэр хүмүүс ингэ надаас нэг өөрч байгаа ч юм шиг зөв би нэг юм зүйлээс хоцрооч байгаа юм шиг тийм нэг ерөөсөө л яаруу ингээд амьдрдаг. Өөрийгөө ерөөсөө амрааж чаддаггүй. Тэгээ ингээд амралтын өдөр ингээд сайхан ингээд телевизээр үзээд өөрийнхөө дуртай юмыг хийгээд ингээд суугч ирэхгүйгээр одоо чи энийг хий, тэрийг хий одоо тийм юм суралт, ийм юм суралт одоо чи ингээд хөгжих болоогүй байна. Ямар нэгэн зүйлийг одоо чөлөө сошиал ингээд айгүй хөгжиж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд өөрийнхөө сураад байгаа зүйлийг одоо ингээд хүмүүс надтай адилхан ингээд хэрэгцээтэй хүмүүс байд тэр хүмүүс ингээд дамжуулыг цаараа болоогүй байна. Дахиад суралт гээд ингээд өөрөө юу нь байхгүй болчлоо. Дүрсэн байхгүй болчихсон. яриа сонсож байна. Агуу сонсохдохгүй. Бодлоо шиг. За тэгвэл Хишиг Жаргал маань гарчаад ороод ирэх хооронд агинагаа урьж байна. За дахиад сайн байцгаана уу? Би тэгээд жоохон иймэрхүү болж л байдаг. Гэхдээ яг ингээд нөгөө цаагаараа нэг юм бас юмнууд болд юм шиг байл шүү дээ. Ер нь бол аливаа зүйл эхлэж яахт те. Тэгээд энэ бол их асуудал шээ зүгээр бид хэдийн өнөөдөр нэгдэж байгаа л маш чухал байгаа байхгүй. Түрүү тэгээд хамгийн гол нь би ингээд олон нийтэд ингээд паблик тохиргоотой рил хийж чаддаг болсон маань бүр ингээд маш том ийм ололт байсан. Тэрний дараа нь болохоор зэрэг би хүүхдүүдтэйгээ өндөр дугаартай өндрөөс ингэж ээж нь гэдэг одоо нэг дүрээр ингэж харьцдаг байсан бол одоо бол тихгүйгээр ер нь бууж ирээд өөрийнхөө өнцгөр өөр төр хүүхдүүдийн төвшөнд очиж ингэж ярилцаж чаддаг болсон. Тэгэхээр нөгөө гэр бүлийн хоорондын нөгөө ойлголцохгүй байгаа тэр асуудлууд ингэж багасаад тэг ингэ явдаг болсон. Тэрний дараагийнх нь том одоо юм бас юу гэхээр зэрэг би ямар нэгэн асуудал гарвал зөвхөн өөр л өнгөдөг болсон. Яг гадагшаа тухайн үедээ ингэж өөрийгөө
гаргаж байгаа дотор хүний одоо юу нэг ингээ болохгүй байгаа яагаад байгаагаа ингэж гаргангуудаа бариад тэгээд ил болгонгуудаа өөрлөгөө өнгөж чаддаг болсон. Ямар нэгэн ингээл асуудал үүслэл бол одоо миний дотор байгаа нэг тодорхой гэдэг ийм нэг ийм өнцгтэй болсон. Тэгэхээр нөгөө нэг хохирогч сэтгэлгээ одоо юунууд маань ингээд багасчт юм билээ. Миний л дотор байгаа бие л юм чинь тэгэхээр зөөлөн буулттай гэсэн үг те. Тэгээд ийм ингээ ололтууд ингээ олцсон байгаа. Тэгээд дээр нь бас ингээ ахаад ингээ хилээд байвал зөндөөл юмнууд байна л да. Ил материалтай, хувцс хунартай бүгднтэй ингээд нөгөө хүндлэлтэй харьцдаг болсон. Урд нь зүгээр л нэг юм даавуу одоо зүгээр л нэг юм одоо матери юм гэж боддог гэсэн бол одоо нөгөө нэг тэр юм энд ирэх хүртлээтэй ямар хугацааг ямар одоо нөгөө дамжлагыг яаж ингээ ирсэн бах уу гэдэг тэр бүгд ингэж бас ингэж орж ирдэг болсон байлээ. Ер нь хүндэтгэлтэй хүндэлж ханддаг болсон. Ингээд ухаарлууд бол маш их л байна. Яг одоо орж ирж байгаа нь бол ийм ухаарлууд байна. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Бидэнтэй ингээд хамт байгаарай гэж уриалж байна. За энэ удаа баярлалаа. Тэгээ дараагийн цуврал лайвуудаас илүү гоё дэлгэрэнгүй гайхалтай яриануудыг сонсох байхаа тий. За үргэлжлүүлэн ишиг жаргалыг урьж байна. Дуудлага гараад ирэхээр шууд гараа явчихсан юм. Уучлаарай. За үргэлжлүүлээд өөрийнхөө одоо хуваалцах юм бол би бас нөгөө өөрийгөө бусад хүмүүстэй маш их харьцуулдаг байсан байлээ. Тэрийгээ болохоор одоо ирэхэд би чинь тий цор ганц хүн юм байна штэ. Дахин давтагдчихгүй юм байна штэ. Тий бусад би хинээс хоцроогүй, юунаас хоцроогүй яг л одоо өөрийнхөө цаг хугацаанд тий оршиж ингэж амьдарч байгаа юм байна штэ. Тийг одоо маш сайн ойлгосноос хойш нөгөө миний тий ирээдүйд яарад байдаг гэсэн тий ирээдүйд болох зүгээр цаг хугацаанд болохоор өөрөө аяанда болчих зүйлийг төлөө одоо ингэ санаа зовхоо байсан. Тэгэхээр үнэхээр одоо нуруунд дээрээс ингээд тархинаас ингээд маш том ачаа ингээд аваад авчихсан гэдэг сэтгэл маш хөнгөрөөд өнөөдөртөө яг өнөөдөр хийх ёстой зүйл юм аа хийчи маргааш болох ёстой зүйл маргааш болохоор бүгд болно гэдэг зүйлийг маш сайн ухаарч авлаа. Тэгээд энийг ингээд дагаад ирэхээр нөгөө юу юм бэл бодол маань өөрөө ингээд нөгөө санаа зовнол тийм байхаа болоод одоо нөгөө гоё эрэг зүйлээрээ төлөөд өгдөг юм бэл. Яг юу хийж өгдөх үү те одоо ямар зүйл одоо миний дотор одоо нуугдсан байна тэр гоё дал давьяас одоо олж илрүүлээ гэдэг дээрээ ерөөдөө эрэг тэр зүйлүүд яна бүтэхгүй болохгүй болов гэдэг бодлоод маань ерөөдөө нэлээд багассан. Одоо болохоор ерөөдөө миний бодол бол нэлээд эрэг те болох болно бүтэн те манай нөхөр гэдэг чистэ юмыг л болон бүтэн тэгээд ахаа ингээд одоо тэгдэг болсон юм тий. Тэгээд дагаад гэсэндээ намайг өөрсдөө дагаад нэг гэр бүлийн хүмүүс маань хүүхд маань ингээд дагаад 50 амгалан болж байгаа гэр бүлийн уур амьсгал хүртэл ингээд 50 амгалан болж байгаа харахад үнэхээр би зөв замаараа явж байгаа юм байна. Зөв зүйлдээ хөрөнгө оруулалт хийх юм байна. Миний сурах зүйлийг чинь бас зөв байгаа юм байна гэдгийг одоо мэдрэхэд маш гоё таатай байгаа. Тэгээд одоо хөтөлбөртэй хоор тэр суралцахаас өмнө өөрийнхөө үнэнтэй нүүр тулахаас өмнө тэгээд би бас юу яадаг. Ерхэд өөрийнхөө талд шийдвэр гаргуулах бусдыг аягүй тийм хүчилдэг тий. Бусдын одоо шийдвэрт аягүй тийм хүчтэй нөлөөлдөг. Тэр хүний хүсгүй байгаа зүйлийг ингээ хийх гэх юм шаарддаг тийм үүтэй. Спирттэй тийм байсан байлээ. Ерхэдөө одоо яг одоо мэдрэгдэж байгаа зүйлийг хуваалцах юм байна. Дараагийнхаа одоо лайвдараа гой зүйлүүдийг хуваалцнаа. Баярлалаа гэрээ. За баярлалаа. Ашиг жаргалтай баярлалаа. Тэгээ лайваар хамт байгаа хүмүүстээ бас баярлалаа. Асуулт байвал комментаар бичээд өгөөрэй. Тэгээ за би өөрийгөө танилцуулъя тий. Тэгээ бас өөрийнхөө хөтөлбөрийн үр дүнг та бүхэндээ товч хаалцъя. Намайг Аззаа гэдэг. Би одоогоор Солонгос улсад ажиллаж амьдардаг. Тэгээд 2021-22 оноос хойш ерөнхийдөө хувийн хөгжлийн сургалтууд одоо хаана ямар сургалтууд байна тэр болгон руу ингээд тухайн үедээ мэдрэмжээ анзаарч агаад ороод суралцаал ингээл яваад байгаа юм.
Тэгээд эцсийн одоо миний хүсэж байгаа зориод байгаа үр дүн мөрөөдөл болохоор дэлхийг тойрж аялмаар байгаа байхгүй юу? Дэлхийн хаана ямар гайхалтай гоё зүйлс байна. Тэ тэр болгоныг яг орчинд нь очиод мэдрээд тэгээд ингээд энэ намаа нөрөдөл. Тэгээд дэлхийг тойрж аялах мөрөөдөлтэй. За тэнгуут мөрөөдөлтөд хүрэхийн тулд мэдээж ингээд дэлхийг тойроод аялаад явж хахад санхүү хэрэгтэй штэ тий. Тэгэхээр онлайнаар орлого бүтээдэг болох юмсан гэж мөрөөдчихсэн, зорж исэн. Тэгээд уумад бас яагаад орсон бэ гэхээр энэ нөгөө миний хүсэж байгаа мөрөөдөд байгаа амьдралыг бүтээхэд бас надад хэрэг болох сургалт юм байна. Тэгээд дээрэс нь энэ уумаг үүсгэн байгуулсан хандаа гэд багш өөрөө нэг харахад л нөгөө нэг хонгилдаан шиг гэдэг шиг нэг харахад л яг тухайн үед чинь нэг харахад Вьетнамд гэж илүү тэгснээ хэд хоногийн дараа Бали харалт иргээд тэгснээ Монголд гээд тэгснээ Туран руу аялал зарлана гээд тэг бүр ингээд яг нөгөө нэг хонгилдаан шиг нэг уулын орой дээр хаа гэдэг шиг ингээд багш шиг бүр ингээд яг нүдэн дээр ингээд энэ тэнд ингээд очоод яваадсан байхгүй юу. Одоо тэгэнгүүт ингээд яг миний хүсэж байгаа мөрөөдөд байгаа тэр зүйлийг багш боддоор амьдралаараа гэр бүлээрээ ингээд аялаад харуулад байгаа газараасаа сургалтаа ороод ингээд яваад штэ тий. Тэгээд тэр зүйл татагтаад уум актанд анх орж исэн. 7 сарын ихээр орсон. Тэгээд тухайн үед болохоор би юу байдаг? Одоо нөгөө хүмүүсийн хэлбэр Солонгост тар ажил хийдэг, үйлдвэрт ажилладаг. Гэхдээ яг хоо манай ажил болохоор Солонгосын баг хамгийн гоё ажил гэж хэлмээр би нөгөө нэг өмсдөг тийм бамруушны үйлдвэрт ажилладаг. Өглөө 9-өөс орой 6 хуруугаа уншуулад ажилладаг ч гэсэн ажиллаа хийж байхдаа бас нэг талаараа жаргалтай. Айгуу гоё тайван тухтай. Баг өдөржингөө бамруушаар тоглож байгаа юм шиг тийм ажил хийдэг байсан байхгүй. Гисэн хэрнээ сэтгэлгээ нь ингээд энэ нэг хичнээн бие дамархан ийм ажил хийгээд байгаа ч гэсэн өөрийнхөө дуртай зүйлийг хийж тэр маань өөрөө орлого олдог болох юмсан л гэсэн юмыг хүсч тэмүүлж зорж исэн. Тэгээд уумад орсноос хойш хараа яг тэр мөрөөдөл маань боддоор биелсэн. Уумад 7 сард орж исэн бол яг 8 сар гэхэд аль хэзээний уумад орох гэж төлсөн 2 сая төгрөгөө буцаагаад олоод авсан. Дээрээс нэмээд нэмэлтээр орлогууд хийцэн. Тэгээ одоо ингээд 6 сарын дараа гэхээр нөгөө өглөө 6 цагт босоод тухайн үед ч ажил хийдэг байхдаа 6 цагт босоод метрогоор 6 орын метронд суугаад нэг цаг 30 минут метрогоор яваад ажилдаа очиод буцаад тараад цаг хэдэн минут гэдэг яг миний амьдралын ихэнх цаг яг ажилдаа ирэх очих ажил дээрээ байх гэж дуусдаг байсан байхгүй. Тэгсэн чинь одоо ингээд гэртээ тий нөгөө нэг дуртай үедээ босоод эртсмөр ойл эртсээд унтмаар ойл унтаад нэг тийм өөрийнхөө цаг завыг өөрөө зохицуулдаг болсон бүр үнэхээр гоё байгаа. Тэгээд аль хэзээний 6 сарын өмнөх одоо нөгөө ажил хийж одоо махан биеэрээ хөдөлмөрлөж олдог байсан орлогоо цалингаа гэрээсээ ажиллангаа эсвэл өөрийнхөө дуртай газар байнга олдог болсон чинь тэр систем одоо энэ үйл явц миний амьдралын бодит томоохон өөрчлөлт байгаа. Тэгээ яг хичээл дэвжээлгүүдийнхаа энэ сэдв дээр ийм өөрчлөлт гарсан, гэрээ зохицлын хөтөлбөртөд ингэж өөрчлөгдсөн, энерги мастер дээр ийм үр дүнгууд байсан гэд ингээд яриад ах юм бол маш олон зүйл байгаа. After Mind Academy-ийн үндсэн одоо сэтгэлгээний коуч нэг жилийн хөтөлбөр дотор 12 бүлэг модуль хичээл байдаг. 12 бүлгийн зөвхөн нэг нь одоо хамгийн ихний гэрээ зохицлын хөтөлбөр, энерги мастер, тэгээд мөнгө манифест гэдэг ингээд их мэтлэн 12 маш том бүлэг сэдв модуль байгаа. Тэгэхээр та хэд маань бид эдийн цуврал лайвта хамтдаа байгаарай гэж уриалж байна. Тэгээд комментээр бас After Mind Academy-ха суралцагч нарын үр дүнгээс хуваалцдаг группийг оруулчих. Та хэд After Mind Academy аль бие усны групп гээд Facebook группт маань нэгдээрээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл хандаа багшийн маань илүү паблик ярьдаггүй гоё лайвууд, дэвжээлгүүд хөтөлбөрт оролцоод одоо сураа явж байгаа 200 гаруй хүний бодит үр дүн өөрчлөлтүүд байгаа. Тэгэхээр групптэй бас та бүхнийг уурж байна. За тэгээ манай группт өөр нэмж хэлэхээр зүйл байвал хэлээ. Хэдүүлээ өнөөдрийнхөө лайвыг өндөрлөе те. Баярлалаа. Бид нар болохоор нөгөө цагийн ажил тэгээд нөгөө өөрсдийн нөгөө завгүй амьдралын хэм маяг бид нар чи айгүй олон одоо нөгөө үүрэгрэл байдаг сайн ээж, сайн зэгтэй за тэгээд нөгөө эзэмсэн мэрэгжлийн үндсэн ажил гэл ингээд нөгөө цаг наргу өглөөнөөс орой хүртэл ерөөсөө хүү хаа гэхийн завдалгүй бүх зүйл ингээд тастаараагаар урсаад өнгөрдөг. Миний хувьд болохоор бараг л гэртээ нэг буудал тамсдаг юм шиг хийгээд унтаад амраад өглөө тэгээд нөгөө харахуугаар явдаг хүүхдүүдтэйгээ за тэгээд гаргаж уулздаггүй бараг унтчихт нь яваад унтчихт нь ирээл унтдаг тийм хийж байсан. Тэгээд одоо болохоор
нөгөө 4 сартай хүүхдээ хараа гэртээ сууж явах хугацаанд өөрийгөө хөгжүүлээд сургалтанд суугаад өөртөөгөө нүүр тулаад өөрийгөө олоод ер нь өөрийгөө хайрлаад өмнөх зүйлүүд жоохон урсгалаараа явцсан байгаа. Тэрийг ер нь нэг жоохон амжилттай ахицтай. За тэгээд сэтгэлгээний цар хүрээ энерги ухамсарын төвшөнгөө өсгөөд нэг жоохон бодит өөрчлөлтийг амьдралдаа бий болгоод үр хүүхдүүдтэй илүү одоо нөгөө амар тайван амьдралын хэм маягийг бий болгохыг зориод тэгээд суралцаад явж байгаа. Тэгээд хүн өөртөө хамгийн түрүүлж цаг гаргаж өөртөө хамгийн түрүүнд тэр өөрчлөлтийг биелүүлэх хэрэгтэй мэлээ. Тэгээд ирэхээр аяндаа нөгөө өөрөө үлгэр болоод ирэхээр зэрэг үр хүүхэд хань ижил орчин тойрон хүрээлэл маань бас надад дуусаад багаар өөрчлөлтийг бий болгодог. Тэгээд би чи ихэндээ нөгөө нэг нөхрийгөө өөрчлөе, хүүхдүүдээ өөрчлөе гэдэг нөгөө сургууль дамжаа янз янзын клубүүдүүд ингэж нөгөө зөөгөл айгүйх өөрийнхөө нөгөө сайн ажил хийж ийн гэж ойлгодог байсан чинь үгүй байсан байлээ. Тэр мэн илүү одоо нөгөө нэг амьд харилцаатай өөрөө хүүхдүүдтэй цаг зав гаргаад миний тэр хүүхдүүдтэй гаргаж байгаа цаг завыг нөгөө клуб дугуулангууд нөхчин гэж ойлгодог байсан байлээ. Ингээ эргээд бодоод ухахаар тэгсэн чинь өөрөө илүү нөгөө хүүхдүүдтэйгээ тоглоод амьд харилцаатай байгаа, гэртээ байгаад ингээ нөгөө аз жаргалтай инээд хөр болсон одоо ээжийг хүүхдүүд хараад аз жаргалтай өсдөг. Тэгээ хүүхдүүдийг ингээд нөгөө зөвхөн болж хүмүүжээсээ сайн хүн болоосаа гэж бид нэр хүсдэг мөртлөө өөрөө тэр сайн хүн байж чаддаггүй байсан байлээ. Одоо болохоор өөрөө биеэрээ үлгэр болоод яг нөгөө бодит үйлдэл төвтэй илүү хүүхдүүдтэйгээ хүмүүжлэлтэнд бас анхаарч ажилладаг гэж болсон байна. Тэгээд өөртөө хайртай байгаарай, өөртөө өөрчлөлтийг биелүүлээрэй. Өөртөө одоо нэг цаг чамааг өдөрт зарцуулж суугаарай. Бидний дотор одоо маш их хүч байгаа. Бидний дотор одоо маш их одоо өөртөөгөө ингээд нөгөө нүүр тулах цаг зориулалт хийхийг бас хүлээсэн тийм орон зай бас дутагдчихийдэг. Тэрийг бас нөхөж өөртөө дүүргэрэй гэж хүмүүст ингэж аминчил одоо зөвлөж байна. Тэгээ бүгдээрээ өөртөө цаг завыг зарцуулдаг, өөртөө эрүүл одоо амьдралын юм маягийг бий болгох чиглэлд одоо өөрийгөө зориулаад эрүүл ингээд нөгөө нэвсгэлсэн ээж байх нь хүүхдүүдэд том хөрөнгө оруулалт болохоос биш цаг наргуу ажилласан яг нөгөө наа чиг ингээд буудалд хонж байгаа юм шиг ээж ерөөсөө ирэхгүй илүү амар тайван тэгээд харахад ингээд нөгөө хүүхдүүдэд ийм тав дух итгэл урам зориг тэгээд ийм сэтгэлийн одоо ийм тайван аюулгүй тийм орон зайг бий болгож чадах ээж бол маш том одоо хүүхдүүдийн баялаг байд юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд өөртөө цаг завыг зориулж байгаарай гэж мэдчилж одоо хэлье. Баярлалаа. За баярлалаа. Ашиг тогтохтой баярлалаа. За манай Агин над хэлэх зүйл байна уу? Ер нь л одоо ингээд альва нэг асуудал гардаг шүү дээ. Асуудал юм уу, бэрхшээл, харилцаа одоо ингээд нөгөө өвдөд байгаа ч юм уу тэр айлд яг ямар бэрхшээл байна. Бүгд ер нь тэгээд нөгөө яг ингээд өөрлөгөө өнгөгөөд ингээд хараад тахаар ер нь өөрөөс л ихтэй байдаг. Тэгээд бид нар нөгөө өөр газраас тэр шалтгааг ингээд хайгаад тэндээс ингээд арилгах гад ингээд шитээгээд байдаг. Гэхдээ тэр яг ухтаа өөртөө байгаагаа л олоо зэгцэрчих юм бол нөгөө ор үндэсгүй тэр маань ингээд зэгцэрчдэг. Тэгэхээр ингээд манай энэ актем маань яг энэ чиглэлээр өөрлөө өнгөлөгч нэгдээд бид халуун дулаан юм гоё гэр бүлд ороод ирээрээ уриалж байна та хэдийг. Тэгээ ер нь бол ингээд бүгдээрээ нэгдэжээж ингээд ийм сургалтууд бол нэгдэжээж бүр ингээд өгөөж авдаг, бүр ингээд илүү өндөө өсдөг ийм байдгийм байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд нэгтгэгээрэй л гэж уриалж байна да. Та баярлалаа. Сонсон сая бүр ингээд гисэг ингээд орж гараад лээ. Агина минь яриараа гингүүт орж ирлээ. Баярлалаа Агина найз одоогоороо бас хүрсэн байхгүй шүү. Тэгээд ингээд энэ маань ингээд тавигдаад ингээд явагдаж ах шиг байна.
дараагийн уулзалтууд дээр юм явагдахгүй байхаа. За, Агинада баярлалаа. За, ашиг жаргалыгаа урьж байна. Нөгөө сүүлийн үгээ хэлгээд шиг сүүлийн бүчийн ашиг жаргалтай үлдээе. Минийрээ сонсож байна. За, миний хувьд та бүхэндээ хэлэхэд ерөнхийдөө хүн өөрөө өөрийнхөө одоо тий нэг одоо гаднаас нэг юм ирж хайгаад байгаа юм уу? Нэг зүйл дутуу ч юм уу? Тийм бол ерөнхийдөө өөрөө өөрийнхөө яг нөгөө манай хоёрын маань хэлснээр өөрөө өөрлөгөө өнгийгөө тэр зүйлийн одоо бүх ерөнхийдөө хүнээс нэг юм асуумаарч байгаа юм шиг тий тусдаа амаач байгаа юм шиг байх юм бол ерөнхийдөө хамгийн түрүүнд өөрөө өөртөөгөө ярилцаад өөрөө өөрийнхөө доторх мэдрэмжээ сонсоод ирэх юм бол ерөнхийдөө одоо зүйлийн хариулт нь ерөөхдөө нэг чиний дотроос ингээ хэлээд мэдрэмжээр чинь дамжуулаад ингээ хэлээд өгөх юм билээ. Тэгээд одоо нөгөө хүн өөрөө тэг ганц айл гал алдаггүй гэдэг чинь тэр шиг ингээд хүн миний хувьд маш сайн ойлгосон зүйл гэхээр өмнө нь ингээд хүн өөрөө суралцаал гэдэг. Ганцаараа ингээ сураад чимээгөөсөө бусдад хэлэхгүй ингээд одоо болохоор хүн битээ би ганцаараа хүн өөрөө сурах биш те бусдад ингээд энийг хуваалцах те би ийм ингээд сурсан те одоо би миний бодлохоор одоо шгээгээс агинагаас азаагаас ингээд асуугаад те тэр ингээд одоо намайг ингээд чиглүүлж өгөөд би чи энэ дээрээ алдаад байсан байж те энэ болох байсан юм биш тэгээд бусдаа дахиад ингээд юу зөвлөгөө те тусламж ингээд аваад хахаар ганцаараа сурснаасаа илүү ингээд бүр ингээд дэшегээ өсөөд хөгжөөд тэгээд одоо нэг зүйлийн одоо цанглаан ингээд тайлагдаад яваад байгаа юм байна гэх маш сайн ойлгосоо. Тэгээс одоо та бүхэн маань гэсэндээ адилхан нэг зүйл хайгаад байгаа. Тэгээд энэ одоо бэлтгэж байгаа юм шиг юм байх юм бол одоо бүгдээс ингээд зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой шүү гэх бүгдээрээ хамтдаа суралцаад хамтдаа дэвжээ тий нэг тийм яарсан, бачимдсан, стресстэй тийм амьдралаа биш тий энэ амьдралаа гоё ингээд тайван одоо зөнгөөрөө тий ингээд гоё ингээд туулаад өөрөө өөртөөхөө тавилангаар ашгуугаараа ингээд ортгоё гэж хэлмээр байна. Баярлалаа. За, баярлалаа. Өнөөдрийн лайв дэвшээлтэй хамтдаа байсан баярлалаа. Умаа Академи хамгийн ихний танилцуулга лайв байлаа. Тэгэд маргаашийн энэ цагтаа хэдүүлээ дахиад уулзцаая. За, баярлалаа. Баяртай. Баярлалаа. Баярлалаа.